Сайн байцгаана уу хүмүүс. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол Космо технологийн коллежийн физикийн багш Их Мантах байна. Өнөөдрийн хичээлийн сэдэв хий ба шингэний тэлэлт. Өмнөх хичээлдэр бид нар дулаан гэж юу вэ? Дулааны хэлбэр, төрлүүд, тооцоо гэдэг сэдвээр үзсэн байгаа. За өнөөдрийн хичээлийн сэдэв маань хий, шингэн, тэлэлт ба температур. За өнөөдрийн хичээлийн маань зорилго бол бодисын төлөв шин чанар, температурын төрлүүд, тэлэлт гэж юу вэ? Шугамн тэлэлтийн коэффициент, эзлэгүүн тэлэлтийн коэффициентийн талаар бид нар үзнэ. За бодисын төлөв шин чанар гэхээр бид нар бүгдээрээ мэдж байгаа. Бодис гэдэг зүйл маань хатуу, шингэн, хий гэсэн гурван төрөлтөөр үүсдэг бөгөөд шин чанаруудаараа бүгдээрээ өөр өөр байдаг. За мэдээж хатуу бидийн шин чанар гэвэл өөрийн гэсэн хэлбэр дүрстэй байдаг. За шингэн зүйлийнх болохоор урсамжтай яг савныхаа хэлбэрийг дагаж байдаг. За хий гэдэг маань мэдээж ойлгомжтой дэгдэмтгий агуулсан саваа дүүрэг гэдгийг хэлдэг байгаа. За молекулуудын хөдөлгөөн гэдэг маань болохоор энэ гурван биет маань гуруулаа өөрсдийн гэсэн хөдөлгөөнтэй байдаг. За хатуу биеийн шин чанарын буюу хатуу биеийн бодисын хөдөлгөөн маань яг байрандаа л хэлбэлцэж байдаг. Шингэн зүйл маань давших хөдөлгөөн хийдэг. Хий эмх цэгцгүй байдаг. За молекулуудын харилцан үйлчлэл нь энэ гурван маань гуруулаа өөр. За хатуу биеийн дундаж байдаг, шингэн биеийнх байдаг, хий биеийн маш сул харилцан үйлчлэлтэй байдаг байна. За температур гэдэг зүйлийг бид нар бүгдээрээ маш сайн мэдж байгаа. Биеийн халуун хүдний илэрхийлдэг хэмжигдэхүүнийг бид нар температур гэж нэрлэдэг. Температур нь биеийн дотоод энергийг илэрхийлдэг нэг хэмжигдэхүүн бөгөөд бид нар дотоод энерги гэдэг зүйлийг Е буюу дотоод энерги гэж ингэж тэмдэглэнэ. За дотоод энерги нь юунаас бүрдэлтэй юм бэ гэхээр потенциал энерги болон кинетик энерги хоёрын нийлбэрийг хэлээд байгаа гэсэн. За энэчнээс яагаад кинетик энерги нь mb квадратыг хуваах нь 2 гэдэг маань болохоор нийт молекулын массны хурдны квадратыг 2 хуваах юм бол бид нар кинетик энергийг олдог. Харин температур дээр кинетик энергийг авч үзэхдээ 2-3 кт гэж авч үздэг байгаа. За температурын төрлүүд гэдэг. За температур нь болохоор ерөнхийдөө абсолют температур, абсолют тэг температур, температур хэмжтэй 3 нэгж гэсэн ийм 3 хэсгээс бүрддэг бөгөөд абсолют тэг температур гэдэг маань кинетик энергиээр илэрхийлдэг температур, абсолют тэг гэдэг маань молекулуудын давших хөдөлгөөн нь бараг зогсох үеийн температурыг хэлнэ. Температур хэмжтэй 3 нэгж гэдэг маань бид нар бүгдээрээ маш сайн мэдж байгаа. Цельсиус, Кельвин, Фаренгейт. За энэ дээр болохоор Фаренгейт, Цельсиус, Кельвин гэсэн 3 температурыг маань ингээ үзүүлсэн байна, харуулсан байна. За энэ дээр болохоор абсолют Кельвиний тэг температурт байхад Цельсийн хасах 273, харин Фаренгейтийн хасах 567 градус байдаг байна. За одоо энэ дээр болохоор Кельвин Цельсийг харуулж байна. Кельвин тэг температурт байхад Цельсийн хасах 273 буюу Цельсийн тэг градус байхад Кельвиний нэмэх 273 байдаг байна. За бид нар энэчнээс хамгийн сайн мэдэх Цельсийн температурыг авч үзэхэд ус нь тэг градус хөлддөг 100 градус буцалдаг гэдгийг бид нар маш сайн мэддэг. За одоо томьёонууд. За энэчнээс болохоор Кельвинг олцохдоо бид нар Цельсийн градус дээр нэмэх 273-ыг нэмж сая бид нар Кельвинг олно. За бид нар буцаад энэчнээсээ Цельсийг олё гэвэл Кельвинээсээ хасах 273-аа хасч болно гэсэн үг. За Фаренгейт гэдэг зүйл. Фаренгейт гэдэг зүйл нь болохоор 1.8-ыг Цельсийн хувиар үржүүлээд 32-ыг нэмж сая бид нар Фаренгейтийн олдог. Энэчнээс бид нар Цельсийг олох юм бол Фаренгейтээс 32-ыг хасаад 1.8 даа хувааж сая бид нар Цельсийн градус олдог байна. За бүгдээрээ нэг багахан дасгал ажиллая. Температуруудын утгыг олж хоорондын температурын зөрүүг Цельсийн хувиар илэрхийлье. За энэ ихний дасгал ажил маань болохоор Кельвинээр үзүүлсэн байна. За Кельвиний хувиарыг хэдүүлээ. Уншия 100 градус, 200, 300, 400, 500, 600 байна. За бидний одоо энэ чинь зөрүүгийг харахад буюу Кельвин 300 градус их байна. За харин 2 дахь зурган дээр бол Цельсийн градусыг үржүүлсэн бөгөөд Цельсийн бид нар хэдэн градус байна вэ? 35.5 градус, 36. За энэ хувиар дээр болохоор бид нар унших юм бол 35.5 градус гэж унших. За харин Фаренгейтийн бид нар хувиар илэрхийлэх юм бол Фаренгейт 180, 60, 40 гэх ингээ байж байна. Одоо энэ чинээс
хэмжиж үзэх юм бол за нэг 50, 50, за ойролцоогоор 58 градус Фаренгейт байна гэж бид нар харж болох нэ. Тэгэж ингэж бид нар одоо багчаар илэрхийлж уншиж чаддаг болсон байна. За тэлэлт гэж юу нь яг юу хэлдэг вэ гэхээр халахтай биеийн хэмжээ өөрчлөгдөх үзэгдлийг биеийн тэлэлт буюу дулаан тэлэлт гэж хэлээд байгаа. За дулаан тэлэлтүүд нь болохоор шугамн ба эзэлхүүн тэлэлт гэсэн хоёр ангиллалтай байдаг. За шугамн тэлэлт гэж юу хэлж байгаа вэ гэхээр зөвхөн нэг чиглэл дээр явагдах тэлэлтийг шугамн тэлэлт гэдэг байгаа. За энэ дээр болохоор шугамн тэлэлтийн графикийг харуулсан байна. За энэ хуваарийн дагуу болохоор бүгдээрээ яг уу температур нь ихсэхэд шугамн тэлэлт маань яаж ийн дагаад өсөж ийн. Урт нь маань дагаад ингээд ижилхэн өсөлттэй байна. Тэгээд энийг ингээд графикаар харах юм бол шугамн тэлэлт байна. За эзэлхүүн тэлэлт гэдэг нь болохоор 3 зэрэг чиглэлд явагдах тэлэлтийг эзэлхүүн тэлэлт гэдэг байгаа. Энэ маань юу гэсэн үг вэ? Урт, өндөр, өргөн. Урт, өндөр, өргөн буюу бид нар гурвал одоо энэний талбайг нь эзэлхүүн буюу эзэлхүүн гэж хэлдэг. А, Б, С гэсэн энэ гурван үржийг хэлдэг байх нэ эзэлхүүн тэлэлт гэж. За одоо бүгдээрээ шугамн тэлэлт болон эзэлхүүн тэлэлтийн томьёог харъя. Шугамн тэлэлтийн коэффициентийн тэгштэглийг авч үзье. Энэчнээс бид нар шугамн тэлэлтийн коэффициент буюу энэ альфаг гаргая. За L тэнцүү L0 нэг дээр нэмэх нь альфа Т. За энэчнээс бид нар хаалт задлаад L0 нэмэх нь L0 альфа Т болно. За энэчнээс шугамн тэлэлтийн буюу эцсийн шугамн тэлэлтээс эхний шугамн тэлэлтийг хасаад бид нар шугамн тэлэлтийн өөрчлөлт гэдэг зүйлийг гаргаж ирж болно. За энэчнээс гаргасан байна. За L0 альфа Т. За энэчнээс шугамн тэлэлтийн коэффициентийг буюу альфа гаргаж ирэхийн тулд бид нар дельта L-ийг хуваах нь L0 Т. За энэний нэгж нь болохоор Цельсийн хасах 1. За одоо бүгдээрээ эзэлхүүн тэлэлтийг авч үзье. Эзэлхүүн тэлэлтийн үндсэн тэгштгэл маань V тэнцүү V0 нэг дээр нэмэх нь бета дээр үржих нь Т. За энэчнээс бид нар яг түрүүний үйлдэлээ давтаад энэчнээсээ эзэлхүүн тэлэлтийн коэффициентийг олж олъё. Дельта эзэлхүүний өөрчлөлтийг анхны эзэлхүүнийг температураар үржүүлсэн үржвэр юм аа. За ингээд үзэхэд 1 м эзэлхүүнтэй биеийн температурыг Цельсийн 1 градус болгоход өөрчлөгдөх биеийн хэмжээтэй тэнцүү хэмжигдэхүүнийг эзэлхүүн коэффициент гэдэг юм байна. За харин шугамн тэлэлтийн коэффициент гэдэг нь температурын Цельсийн температурт өөрчлөгдөх хэмжээний 1 м урттай биеийн температурыг Цельсийн 1 градус болгоход өөрчлөгдсөн биеийн хэмжээг шугамн тэлэлтийн коэффициент гэдэг байна. За гэрийн даалгаварт бүгдээрээ сурах бичгийнхаа 10 дугаар ангийн сурах бичгийнхаа хуудас 59 дасгал даалгавар 1-ээс 4-ийг бүгдээрээ хийж ирнэ. Мөн энэ ус нэгтийг бид нэр бүглэж ирэх нэ. За анхаарал хандуулсанд баярлалаа.